Сайн байцгаана уу? Манай мэдлэгтэй жолооч подкастын маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн мэдлэгтэй жолооч подкастын маань зочноор тээврийн цагдаагийн албаны өрсөн сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах цэцлэгч гантлага маань хүрэлцэн ирсэн байна. За энэ их ажлын хажуугаар урилгын маань хүлээж авсан танд маш их баярлалаа. За өрсөн бас та хэд маш их баярлалаа. За ойрын үед одоо нөгөө аял зугаалга эхэлчихсэн. Ерөнхийдөө ажил ачаал нэлээд нэмэгдсэн байгаа бох тийм ээ. За өрн 7-ны цаг эхэлж байна. Тэгээ баяр амралтын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулаад тээврийн цагдаагийн албанаас амраад аюулгүй аялье гэсэн аяныг одоо өрнүүлээд амжилттай явж байна. За энэ аяны маань гол зорилго нь юу вэ гэхээр орон нутгийн замд ялангуяа иргэд маань одоо зорчдог хөдөө орон нутагт ижидээ аавда ах эгчтэй тий одоо зоолгож бас амар мэндэ мэдчих бас магадгүй нөө монголчууд банаас сайхан орон нутагтаа очсныг тий одоо энэ их хотын стресс юм а тайлах гэдэг юм уу тий ийм зорилгоор ингээд зорчдог хөдөлгөөн ижирийн үеүүдээс бол маш их ихсдэг. Тэгээ энэ үеүүдэд нэг ч гэсэн эрдэнэт хүний амнаас нэг ч гэсэн хүний эд хөрөнгө аюулгүй байдлыг хангахын төлөө одоо зорж байгаа хамгийн том нөлөөллийн аян арга хэмжээг зохион байгуулж байна. Тэглгүй байх одоо хамгийн номер 1 асуудал болчиход байна тийм ээ. Тэгэхээр одоо өмнө нөгөө нэг яарад яах вэ? Аажи бол аяндаа хөрөндөө өдөргээд нөгөө нэг аянуу зарлагддаг өстэй. Энэ жил яг тэрэн шиг дахиад аян зарлагдж байгаа гэж ойлгож байна. Тий. Энэ аяны маань нэр нь амраад бүгдээ аюулгүй аялаа. Гол зорилго нь юу вэ гэхээр манайхан ч нэг ингэдэг штэ. Юугөө давхиж очиод юугөө нэг хонцоод буцаал юугөө давхиал өдөр шин давхсаар гал хүрээд ирдэг. Тэг яг амраад байна уу, замдаа ингээд давхиад байна уу гэдэг. Тэгэхээр бидний гол зорилго маань болохоор өдөр нартаад яваад сартаад амраад аль болох хол замтаа явж байгаа бол дунд нэг буудлаад амраад ингээд нэг юм аюулгүй зорчооч нөгөө нэг манай Монгол төмний гоё үг гэдэг штэ. Сайн яваад ирвүү гэж асуудаг болохоос хурдан яваад ирвүү гэж асуудаг тий. Тэгэхээр энэний төлөө л одоо зорж байгаа аяны маань. Одоо тэгээд энэ жилийн наадмын маань амралт бас харьцангуй урт хэмжээндээ одоо шууд очих газар руугаа зүтгэлгүй тий наан бас нэг буудлах газар төлөвлөө тий нэг тодорхой яваад нэг амраад одоо өдөртөө явж исэн газараа хоноод орох байдлаар ч юм уу төлөвлөө бол бас жолооч нар маань илүү гоё амралттай аюулгүй явах байх нь шүү дээ тийм ээ. За тэгээд өмнөх 2 жилийн аян зохиогоод одоо ерөнхийдөө аян зохиогоос өмнө гарч ирсэн тэр зам тээврийн хэрэг зуршил маань хичнээн хуваар буурсан бэ. Ингээд өнгөрсөн 2 жилийн аян маань хэр үр дүнтэй байваа. За ер нь бол аян зохиогоод за өнгөрсөн жил бол Дүрмээ мөрдий гэдэг аяныг зохион байгуулсан. Тэгээд аяныг зохион байгуулсны хүчинд яг аян зохион байгуулагдаад яг одоо энэ өрн дулааны цагийн үед одоо яг энэ орон нутгийн чиглэсэн хөдөлгөөний эрчим ачааллын үедэд гарсан зам тээврийн осол маань одоо 20 гаруй хувиар буурсан байгаа өмнөх оны мөн үетэйг харьцуулахад. Тэгэхээр энэ тоог бид нар хамгийн гол нь ер нь бол энэ тоо тэг байвал бидэрт маш гоё. Тийм шүү дээ. Зам тээврийн ослын улмаас тий одоо зам тээврийн осч өөрөө санамсар болгоомж өгөөс болж үүсдэг. Тэгээ одоо зам тээврийн осл ингээд хэдэн минутын турш ч юм уу ингээд нэг үргэлжлээд ингэдэг бол зүйл биш. Хэдхэн секунд, хэдхэн хормын хугацаанд ийм баг зэргийн одоо энэ анхаарал алдсан үднээс ингээд болдог учраас энэ тоо мэдээж бид нар тэг байхыг л хүсдэг. Гэхдээ одоогоор яг энэ боломжгүй байгаа учраас бид нар нэг ч гэсэн тоогоор энийг бууруулахын төлөө зорж байгаа. Тэгэхээр ахаад энэ жил бас энэ хувь маань ахаад нэг ч гэсэн тоогоор буураад нэг ч гэсэн хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах юм бол одоо бидний хүсэж байгаа хамгийн том зүйл байна. Би бол одоо тэр өмнө нь урд нь нөгөө зохиож ирсэн тэр аянуудад дуртай байхгүй. Манайхан чи ингээд нөгөө нэг ямар нэг юм ингээд аян болгоод өрнүүлчихээр айгүй хүмүүс ингээд сэтгэлээрээ ингээд нөгөөтгөндөө ингээд гоё дагаж мөрдөөтэй нэгдээд ингээд явдсан шүү дээ тий. Тэгэхээр бол иймэрхүү аянуудыг бол би хөвдөг бол бас айгүй дэмждэг. Тэгээд 20% гэдэг бол цаана энэ 20%-ийн цаана чинь маш олон хүний амь наслал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас чамлахааргүй том тоо санагдчих юм миний хувьд бол тий. Тэгээд жолооч нарын маань ерөнхийдөө энэ орон нутгийн замд зорчихдоо ерөнхийдөө ингээд голлох анхаарах зүйлүүд яг тээврийн цагдаагийн албаны үед ямар вэ? За ерөнхийдөө яг Монголын замын хөдөлгөөний дүрмийг Монголын хэмжээнд сахин биелүүлэх ёстой. Гэхдээ дүрм гэхээс илүү бас биднэрт нэг юм амьдралын дүрм гэж байдаг шүү дээ. Одоо тойрч заав хүмүүс мэдж байгаа тийм. Ер нь ингээд орон нутгийн замд ингээд явж байгаа хүмүүс ихэнх хэн шалгалтаар харж байхад аавууд машин барьцсан явж идэг тийм. Энэ маань өөрөө
аауд гэр бүлдээ хариуцлага хүлээдэг, аауд нөгөө нэг гэр бүлийнхаа аюулгүй байдлыг хангаж чинь гэсэн. Таны машинд хамгийн хайртай хүмүүс чинь сууж явж байгаа. Мэдээж аялал зугаалгаар явахдаа нэг танихгүй хүн ч юм уу юм явуулын хүү аваа явдгүй шүү дээ бид нар чинь тийм. Хамгийн хайртай эхнэрээ, хүүхдээ, ээж аваа, ах дүүгээ суулгаа явдаг. Тэр хүмүүсийн аюулгүй байдал юусаа таны гартал байна гэсэн. Тэгэхээр жолооч маш хариуцлагатай байх хэрэгтэй. За энэний тулд би яг зүгээр нэг амьдралын орон нутгийн замд гарч байгаа тэр зүйлүүд нийслэл хот ч гэсэн гарч байгаа эдгээр зүйлүүдийг харахад амьдралын хувь хүндээ нэг 5 дүрмийг ягштал биелүүлэхэд бол зам төрийн ослоос 100 сэргийлж чадах юм болов гэж боддог. Юу гэхээр хамгийн нэгдүгээр согтуур хундаа зүйл хэрэгслүүдэд тээврээс огцоолж жолоодж болох. Согтуур хундаа буюу сэтгэл зүйд нөлөөд им бодистой тэдгээр зүйлсийг хэрэгсүүлдэг. Таны ходоодон дах спиртийн промилийн хэмжээ 0.19-аас дээш байгаа тохиолдолд зөвшөөрөгдсөн спиртийн төрлийн зүйлийг хэтрүүл хэрэгэлсэн байна гэж үзнэ. За энэ тохиолдолд нөгөө зөрчлийн тухай хуулиараа ингээ арга хэмжээ тооцоод явна. Согтуур хундаа зүйл хэрэгсэн үед одоо нөгөө нэг шүүхөр ордог болсон тийм. Иргэд маань мэдээлэл авсан баг. Тэгэхээр нэлээд хуулийн санкц өндөр болсон учраас иргэд маань хамгийн нэгдүгээр согтуур хундаа зүйл хэрэгсэн үед тэрвэрс жолоож огт болохгүй. Хоёрдугаар зөвшөөрөгдсөн урдыг хэтрүүлж болохгүй. Одоо нөгөө нэг хот дотор 60 км цагийн урд, орон нутгийн замд 80 км цагийн урд гэдэг маань тогтмол юм уу юм дундаж хурд биш. Хурдны дээд хязгаар байгаа гэдэг. Энэ хязгаараас та битээ хэтрүүлээч. Заагаад байдаг. Тэгвэл манайхан тогтмол хурд юм уу одоо юу гэдэг дундаж хурд гэж ойлгоод яваад байдаг. Тэгэхээр зөвшөөрөгдсөн хурдыг битээ хэтрүүлээрэ. За дараагийн дугаарт нь бүрэн бус тээврээстэй явж болохгүй. Бүрэн бус тээврээсэл гэдэг маань одоо юу гэдэг юм бэ нэг юм эвдрэх гэж байгаа юм уу хатаа нэг ийм машин биш те. Таны запас дугуй байхгүй бол энэ бүрэн бус тээврээр хэрэгсэл ах нь. Гэрэл шилжихгүй байх юм бол энэ бүрэн бус тээврээр хэрэгсэл. Нэг тохиоч ажиллахгүй байна уу? Нөгөө нэг галын хор эмийн сан ч байхгүй байна уу? Тэ? Эдгээр зүйлсүүд чинь л жижиг юм шиг мөртлөө энэ бүрэн бус тээврээсэлд орно. Тэгэхээр нөө хөдөлгөөн эхлэхдээ хол замд явахдаа тээврээслээ маш сайн шалгаж явах хэрэгтэй. Бүрэн бус тээврээсэлд магадгүй нөгөө нэг өвлийн дугуй зөний дугуур солиогүй байна уу? Эн чинь бас адилхан л бүрэн бус тээврээсэл. Зориултын дагаж шилжсэн. За дөрөвдүгээрт нь орон нутгийн зам түлхүү гардаг. Гүйц төрүүлэх үйлдэл буруу идэг. Хоригдсан газрууд гэж байгаад байдаг шүү дээ. Гүйц төрүүлэх үйлдэл хийж болохгүй. Өгсүр замд гүйц төрүүлж болохгүй, уруу замд гүйц төрүүлж болохгүй, огцон мэргэлттэй замд гүйц төрүүлэхгүй. Үз утгарч хязгаарлагдвал үед гүйц төрүүлэхгүй. Гүүр, гарам хэсэг дээр гүйц төрүүлэхгүй. Тэнгүүд манайхан яадаг вэ те? Амч чинь гэж утсан юм а гэдэг. Яваад байдаг. Эдгээрүүдийг буруу хийснээс болоод бас тэгэхээр гүйц төрүүлэх үйлдэлийг зөв хийх хэрэгтэй. Хамгийн төгсгөлд нь хамгаалах бүсээ зүгээд гэрэл дохио олон тэмдгийн заалтуудыг ерөөсөн мөрдөж байгаа. Орон нутгийн замд нэг ийм тэмдгүүд хоёр анзаардаггүй юм. Зам эвдэлтэй гэсэн нэг тэмдэг байгаад байдаг шин. Тэгээ тэн дээр нэг хүмүүс замаа заасан гэж. Тий, замаа зааснаас тэгээд тэр тэмдгийн үйлчлэх хүрээнд доотлолтой байдаг 300 м зай, 500 м зай гэж бичсэн байдаг. Хүмүүс нэг анзаардаг. Хуурж авахгүй энэ төр гэ тэ. Яг яваад очоор үнэхээр нөхөө байдаг эвдрэлтэй ингээд зам засч дуусаагүй байт юм уу те. Тэр иймэрхүү тэмдгүүдийг маш сайн анзаарч явах хэрэгтэй. Нөө гүйц төрүүлэхийг хориглоно гэсэн тэмдэг маань яагаад байгаад байна гэхээр нөө саяны хориглосон газрууд байгаа учраас танд ийм эсвэл зам төрийн ослог гарах тэгээ өндөр эрсдэлтэй ийм замууд байгаад байна. Бас нэг ийм цэвдэгтэй замууд байгаад байдаг шүү дээ. Нэг овон товд ингээд шидэгдчихдэг нэг замууд байна. Хурдтай явж жолооч сэвэ гэж яриад байдаг те. Тэр замд бол ер нь туршлагагүй жолоочтор бол харьцангуй бас нэг гинт тогтсон тойромцлох, өрүүл дарах энэ тохиолдолд ингээд онголдох юм эрсдлүүд их өндөр байдаг учраас. Тэгэхээр энэ нөө тэмдгийн заалтууд маань өөрөө юу хэлэх гээд байна? Мал гарч ирж болчихгүй те. Анхааруулах тэмдэг байгаад шүү дээ. Гурвалж анхааруулах тэмдэг байгаад. Тэнгүү танд анхааруулж байна те. За энэс цаашаа энэ тэмдгийн хүрээлэлд мал гарч болчихгүй юм байна. Тэр нөө юм уу гэдэг шүү дээ. Хөдөлгөөнд би ганцаар оролцогч шээ. Хүчнээ ол оролцогч байдаг. Эсрэг хөдөлгөөс орж ирж байгаа маань оролцогч. Мал амтан тэр явган зорчигчд маань эдгээр хүмүүс бүгд юм. Хөдөлгөөнд оролцогч. Бид ч нөө юм хүссэн үсээгүй гэрээсээ гараад энэ замын хөдөлгөөнд оролцогч болчиход байна шүү дээ одоо. Явгнаарч бай, зорчигч хэлбэрч бай, жолооч хэлбэрч бай. Тэгэхээр Монголын замын хөдөлгөөний дүрмийг мэдээ сахин биелүүлэх мэдлэгтэй авах хэрэгтэй. Дээрээс нь эдгээр 5 төрлийн амьдралын 5 дүрм гэж би өөрөө бүтгэж боддгийг. Энэ дүрмийг та ягштал биелүүлдэг байхад замын хөдөлгөөний зам төрийн ослоос эрсдлээс сэргийлж чадна.
Тэг сая та хэллээ шүү дээ. Тэг 119 промил гээд одоо ч 100-ны дэлгэр цаг болсон хүмүүс гараад айрыг мариг уугаал идэх тэг замд явж бол одоо айрыг уул одоо жишээлбэл нэг том аяга айрыг уулаа гэж бодоход тэр нүд хичнээн яг хэмжээ үүсгэхэд тэг 119-ээс хитэрчдэг үү яг яа. Энэ бол нөгөө хүний бас бие онцлог, физиологийн онцлог юмнаас байна л да. Гэхдээ ер нь бол айрыг бол мөн адилхан согтуурлах юмтай нийцэл. Тэгэхээр та жолооч үүрэг гэж байгаа тийм согтуурлах юмтай зүйл хэрэгсээ тэрс жолоотгүй. Тэгэхээр та жолооны хүрдний ард гараад тэр тээврийн хэсэг хөдөлгөж л байгаа бол үүргээ биелүүлээд ерөөсөө согтуурлах юмтай зүйл хэрэглэхгүй бол. Энэ нь маш олон зүйлээс урьдчилан сэргийлэн дээрс маш олон эрсдэл зүйлүүдээс таныг хамгаалж таныг болон таны хайртай хүмүүсийг хамгаалж байна гэдгийг л ерөөсөө иргэдэг нь ойлгож хэрэгтэй. Ер нь тэгдэж штэ хэл шалгалт дэх. Нэг хаан цаяага айрг уусан юм аа. Тэ эсвэл нөгөө нэг найранд очиод тэгсэн чинь ингээ шахаад болдгоо ганц л юм хундаг татсан штэ болно гэдэг. Энэ маань өөрөө таныг эрсдэлд оруулаад байна гэсэн. Тэгээд та сая бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж хэллээ шүү дээ. Одоо тэгвэл жолооч нар одоо холын замд гарахдаа яг тээврийн хэрэгслээ бүрэн байдлыг одоо хэрхэн хангах вэ? Яг юу голч шалгах вэ? За дийлэх нөгөө нэг юм зам давуу зогссон тээврийн хэрэгслүүдээр ингээ очих хамгийн нэгдүгээр дугууны асуудал байгаа гэдэг. Дараа нь нэг тосмааслын асуудал байгаа гэдэг шүү. Мотор зогцсон гэдэг юм одоо тий нэг юм асуудлууд байгаа гэдэг. За дараагийн дугаарт нь ер нь нөгөө нэг тэр запас дугуй гэдэг нь өөрөө маш чухал байгаад байна шүү дээ. Одоо орон нутгийн зам, манай орон нутгийн зам чинь бас одоо дархны замыг тооцох юм бол одоо замын нийт өргөн маань өөрөө 7 м-тэй. Тэгэхээр сөрөг хөдөлгөөнтэй. Тэгэхээр нэг талын зорчих хэсэг маань өөрөө 3.5 м болж таарч. Тэгэхээр нэлээд нарийнхан зам байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр тэр нарийнхан зам дээр баг зэргийн эвдрэл гарсан тохиолдолд жолооч яах вэ? Эвдрэлийг тойрох гэж байгаад мөргөлдөх асуудал байна. Эсвэл огцом тооромжлох асуудал байна. За энэ тохиолдлуудад нөгөө нэг дугуй маань илэгдэн хорогдсон дээрээс нь таагарах юм эрсдэлүүд гэж байна. Хамгийн нэгдүгürt миний цагч хэлэх юм запас дугуй гэдэг зүйлийг сайн. Тэгээ нөө бас нэг запас дугуй чеклдэг нэг асуудал байдаг шүү дээ. Байгаа миний запас дугуй байгаа. Хий байна уу? Тий, хий байна уу? Тэр маань одоо яасан байна гэх. Нөө бас удаан хугацааны юм тэр чи одоо дугуй хийгээ алдах одоо ямар нэгэн гадны хүчин нөлөө гэдэг юм тийм тохиолдлуудаас бас байна шүү дээ. Тэдрийг заавал чеклж. За тэр тосмааслын асуудал гэрэл тохио гэдэг бол маш чухал. Одоо ер нь шөнийн цагт ажиглагддаг да тойрч явдуулах тий. Айгуу хурц гэрэлтэй ингээд тэрэгсэл явахаар ингээд өдөс шууд ингээд. Үзэх төрчин шиг байхгүй болчихдог шүү дээ тий. Ерөнхийдөө яг гэрлийн гэлбанд орсон тохиолдолд жолооч 1 секундын хугацаанд хараа хяналтгүйгээр 2 м цаг туулна гэж тийм статистик тоо мэдээ байдаг. Тэгэхээр зөвхөн эсрэг услаас орж байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн гэлбанд 3 секунд орлоо гэж бодоход хэдэн метр цаг туулах вэ? 66 м цаг гэж нилээдгүй зааштай. Ямар ч хараа хяналтгүйгээр туулж гэсэн. Ер нь бол гэрлийн гэлбанд орсон жолооч байна уулын боломжтой тохиолдолд бол хурдан хасаад зогсоо харгамж авах хэрэгтэй байдаг. Тэгэхдээ яг одоо манайхан ч бол яваад байдаг шүү дээ. Ямар юу юм бэ гэл те. Нөгөөх нь ч бас үүргээ биелүүлдэггүй, гэрлээ шилжүүлдэггүй. Нөгөө хүн маань ч бас яваад байдаг. Ингээд айл айландаа болно. Нэг юм бас нэг юм жолооч үүрэг гэхээс илүү миний хувьд юм бас нэг соёл байх хэрэгтэй юм болов гэж боддог. Бие биенээ хүндэтгэх, замын хөдөлгөөнд оролцох бас нэг юм дүрмэн дээр заагдаагүй нэг юм соёлууд байгаад байдаг шин. Одоо шинэ та би та ч юм уу те. Энэ бол юм дүрмэн дээр бичигдээгүйчсэн яг амьдрал дээр хэрэгжиж явах хэвээр жолоочрын мэддэг хамгийн том соёлууд энийг байх хэвээр юм бол нөө явган зорчигчд зам тавьж өгдөг гарцсан дээр гарч байгаа явган зорчигчд гэх жишээ нь те. За байж байгаа манайха хамтран ажиллахыг зарлах юм. Мэдлэгтэй жолооч подкастын хамтран ажиллагч Winparts компани зоршигч тээврийн хувьсгал бас 4-ийг өчгдөр подкаст үзээрэй. Тиймээ гэрлийн хувьд бол яалч үү манайхан бол нөгөөдөөс гэрлээ шийдвэрлэх бол маяг гэдэг өөрөөс гэрлээ шийдвэрлэхгүй. Зөв байна гэдэг. Тэгэхээр чинь хоёр талтай хоёул нь өндөр эрсдэл үүсгэх нь шүү дээ. Тэгэхээр нэг хүндлээ гэрлээ шийдвэрлэх хэрвээ гэрлийн гэлбанд орсон бол зогсоо харах юм жаах хэрэгтэй. Би ч гэсэн бас бод гэлцүүд яах вэ? Замын хажуу зогсох гэхээр замаагаас харахгүй гэдэг. Ерөнхийдөө бол хурдаасаа зогсох харах юм. Хурдаасаад айлуулах боломжтой тохиолдол те. Ер нь бол нэг юм байдаг зам орчны нөхцөл байдал хурдаа тохируулж явна гэх. Зам орчны нөхцөл байдал гэдэг үг маань өөрөө тэр зам дээр юу байх юм те? Нүх байх юм уу? Зам асфальтын зам маань өөр байх юм эсвэл шорон зам байх юм уу те? Эдгээр
нөхцөл байдал та тохируулж, зам машины нөхцөл хурдаа тохируулж явна. Таны орон нутгийн замд гарах хамгийн дээд хурд 80 км/цаг юм а гэд заагаад өгсөн байна л гэсэн үг. За тий сая тэгээд бас та ярьлаа дугуй гэж хамгийн чухалтай. Одоо 100 болж байгаа зарим жолооч нар чинь дугуйгаа солихгүй яваад байдаг. Тэгээ өвлийн дугуйтайгаа л яваад байдаг. Тэгээд сая бас зочны маань хэлснээр өвлийн дугуй маань бас их эрсдэл үүсгдэг шүү. За тэгээд өвлийн дугуй гэдэг маань болохоор яг өвөлд бага температуртай үед ингээд эрзэний хатуу болохоос эргүүлсэн зуны дугуй таарч илүү зөөлхий эрзэнтэй тийм байдаг гэсэн үг. Хээ энэ тэр ч өөр өдөх юм. Тэр тэгсэн чинь тэр дугуйг одоо 100 өндөр температуртай 20-30 градус хэрэглээд үл яадаг вэ гэхээр за машин маань явж байгаа. За дээрэс нь дугуй маань эргэж байгаа учраас замтаа үрэлт үүсээд халж идэг юм шүү дээ. За халангууд нөгөө нэг бага температурт зориулсан эрзэн маань болохоор бүр зөөлхөн болчихдог гэсэн. Бүр зөөлхөн болж байгаа. Тэгээд мэдээж дугуй маань явж байгаа дугуйн дотор хийн даралт өснө гэж буудчихдаг юм шүү дээ. Тэгэхээр яг хол явъя хол замд явах гэж байгаа бол за тэгээд манай зочны маань бас хэлсний дагуу дугуйгаа шалгаад за 100 өвөл яг улиралдаа таарсан дугуйнуудаа хэрэглээд явах нь бол аюулгүй байдалд маш том нөлөөтэй байдаг хний. Тэгээд өвөлч гэсэн бас зуны дугуй хэрэглэж болохгүй тийм. За тэгээд зуны дугуйны эрзэн маань бас яг үхээр халуунд бас зөөлрөхгүй байхын тулд бас өвлийн дугуйд хатуу байдаг юм шүү дээ. За тэгэнгუთ өвөл бага температур болж бүр хатуу болчдөг. Тэгээд гулгаатай болчихно. За тэгээд хээний төрөл энэ төр нь болохоор бас өвөлд зориулагддаг байдаг юм шүү. Тэгэхээр яг улиралдаа тааруулаад дугуйгаа сольж явах нь бас замын хөдөлгөөний аюулгүй байдалд бас маш томоор нөлөө үзүүлдэг нэ. Тий, сая одоо манай зочны маань хэлсэнчлэн тийм ээ. Замын хажууд одоо сатал үсээ зогссон байгаа жолооч нарын маань тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг нь дугуйны асуудал эзэлж байгаа гэж байна. Тийм ээ. Тэгэхээр дугуй бол ерөөсөө юм алгахын шинэ талбайгаар л замтай харьцаж байгаа. Тэгэхээр тэр бол одоо та бидний хань нас ингээд тэргээ явж байгаа учраас дугуй хамгийн чухал. Дугуйн дээрээ бүгдээрээ мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд хариуцлагатайгаар удирдалтаа тохируулаад солиод явах хэрэгтэй байх нэ гэж байна. За тэгээд сая зочны маань хэлсэнчлэн сая тэр нөгөө бүрэн бус тээврийн хэрэгсэлд эмийн сан галын бас багтдаг. Энийг бол бараг хүмүүс мэдэхгүй баха. Одоо ингээд бараг шалгаад үзвэл эмийн сан галын ортой машин ер нь бол хэд байх бол гэж би бас бодоод байгаа байхгүй. Тэгэхээр эмийн сан галын ороо бас заавал авч яваа бас эрсдэл зөндөө байгаа учраас тийм ээ. Тийм байна. За тэгээд заавчлаар дээрээс нэмээд хэлэхэд тэр эмийн сан дотор ах юмаа шалгах хэрэгтэй. Эмийн хугацаа гэж юм байдаг. Дээрээс нь та зам төрийн осолт өртлөө гэж бодъё. Тэр чинь ерөөсөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөгөө анхан шатны тусламж үзүүлэх зорилготой. Тэгэхээр таны эмийн сан дотор танд муу одоо өөр хэн нэгэнд магадгүй ганцхан өөртөө биш өөр зам төрийн осолт өртөцсөн өөр хүн байж болно тийм ээ. Тэр хүнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Тэгэхээр тэр зүйлд таны тэр эмийн сан доторх зүйл яг бэлэн байна уу? Хугацааны орон дууссан байна уу? Дуусаагүй байна уу? Тэр чиг барих болт яг байна уу? Тэр цус шингэлэх тэр юмнууд байна уу? Тэрийг ингээд тэр зүйлүүд байна. Хоёрдугаар тэр галын хор маань өөрөө хүчинтэй байна уу? Тэр хийн даралт боллоо юм яг лац юм нь яг хөндөгдөөгүй байна уу? Тэр ажиллахад бэлэн байна уу? Одоо юм манайхан ч бол нэг юм замын цагтаа шалгадсан ингээд нэг юм сүвнэр маягийн барай явж идэг шүү дээ тий. Тэххгүйгээр гол нь өөртөө одоо нөө ер нь одоогийн сүүлийг сонсож байхад ингээд тээврийн хэрэгслүүд бас шатж байгаа юм тохиолдлууд нэлээдгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар яг энэ зүйл дээр анхан шатны тэр галыг унтраах тэр анхан шатны тэр тусламжийг үзүүлэх тэр зүйлүүд маань ерөөсөө тэр галын ор эмийн сан ослын гурвалжин гэдэг гурван зүйл байдаг. Таны тээврийн хэрэгсэл зогссон тохиолдолд ослын гурвалжингаа байрлуулад ослын гурвалжинг байрлуулаагүй сүйдэлтэй ялангуяа орон нутгийн замд шөнийн цагуудад маш их зам төр ослог гардаг. Тэр зам төрийн ослуудад дийлэнх хувь нь эд материал маш өндөр эрсдэл дагуулдаг, өндөр хохирол гардаг. Цаашлаад хүний аймс хохирох юм аюултай зүйл байдаг учраас тэр гурван зүйлийг ерөөс мартаж байна. Одоо ерөнхийдөө ингээ анзаараад хахад бас надад ч гэсэн ингээ зөндөө тохиолж ирсэн л да. Ингээ нэг том чулуу тавьчихсан, эсвэл юм канистр тавьчихсан байгаад байна. Тэд нар чинь цацруулах юу байх байх үү тийм ээ. Тэгэхээр тэр чинь бас эрсдэлтэй. Шууд таныг эрсдэлд оруулж байна л гэсэн. Тэгээ би сая бас надад нэг сүүлийн нэг 2 сар гарангийн хугацаанд тохиолдсон 3 удаа тохиолдсон нэг асуудал байна. Дугуй хагарангуудаа 3 дугаар игнэнд байна уу, 2 дугаар игнэнд байна уу? Шууд хагарсан газар ингээд дугуйгаа солиод зогсож байгаа байхгүй. Тэгээ би болохоор ингээд жолооны хичээлд анх жолоочлохгүй сууж байхад замаа чөлөөлнө гэж заасан байгаад байдаг. Тэр нь болцсон юм уу, эсвэл хэвээрээ байгаа юу?
Тэгээ би яг нөгөө тохиолцсон болохоор гайхаад тэр бас би бас тохиолдсон сүүлийн үед анзаараад одоо чинь хот ч гэсэн ингээ нэгдүгээр хаарсан бол ийшээ автобусны буудалд нэг 5 м зайтай байхад нэг дэрэл зогсон байт тийм. Энэ талаар бас ямар тэгээ цуслангийн зам дээр би явж байхад бүр яг ингээд цагаан шугамныхаа хажууд ингээд дуугаас болоод зогсож байгаа байхгүй тийм. Тэрэн дээр яг ослын зогсолтыг жолооч хийж болно. Гэхдээ нөгөө саяны хэлсэн ослын гурвалжин байрлуулах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр бас хөдөлж болохгүй гэж болно те. Тэр чинь гинти ослын үед. Тэгэхээр ослын гурвалжингаа нэгдүгээр байрлуулах хэрэгтэй. Тэгэхээр та хол зайнаас энэ тэрвэршил осол одоо ямар нэгэн тохиолдолд зогссон байна гэж үзнэ. Хэрвээ хөдлөх боломжтой байх юм бол те хамгийн ойрын нэгдүгээр игнэнд юм уу одоо тийм зүйлд ингээд аль болох зогсоол байрлуулад бас яах боломжтой. Гэхдээ ерөөсөө л хамгийн гол зүйл маань ослын гурвалжин гэдгийг яагаад байх ёстой, яагаад хэрэглэх ёстой гэдэг маань л энэ байна. За тэгэхээр манай жолооч нар маань ослын гурвалжныг хэрэгжилж хөвших нь галын хороо шалгах хэрэгтэй. Дээрээс нь бас ажилуулж сурах хэрэгтэй. Би бас зарим нь ажилуулж чадж гин үгүй юу гэж бас эргэлзээд бэдий. Тэгэхээр бас тэрийг бас манайхан эзэмшээд сурах хэрэгтэй байх нэ. За одоо ингээд орон нутгийн зам дээр бас нэг гардаг энэ малтай холбоотой нэг асуудлууд байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо зам дагуу нөгөө нэг хариулгагүй малыг малчид маань хариулж болохгүй. Төв зам, магистрал зам. Тэгэхээр яг хуу хариулахтай нэгдүгээр байх хэрэгтэй. За үнэхээр бас одоо малаа эрсдэлд оруулахгүй сэргийлье гэх юм бол малчид маань хамгийн нэгдүгээр төрөөс юм цацруулагчтай одоо гэрэл ойлгогчтой зүйлийн хүзүнд нь зүрхтэй. Ийм зүйлийг яаж өөрсдийнхөө гол нь тэр чинь бас хүний эд хөрөнгө зүйл байгаад байна шүү дээ. Тэгэхээр өөрсдөө эд хөрөнгө зүйлийг хамгаалахын тулд малчтай нь өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй л дээ. Тэгэхээр тийм гэрэл ойлгогчтой тийм зүйлтийг одоо хүзүнд нь зүгт өчгөт бол ялангуяа шөнийн цагт бол жолоочтой шууд гэрэлд ойгоод харагдана. Тэгээгүйгээс үүдээ шууд ингээ гинт мал гараад ирдэг шүү дээ. Бас аюултай. Тэгэд ер нь гэхдээ энэний гол бас шалтгаан нөхцөл нь юу гэхээр нөгөө эргүүлээд жолооч нар маань нөгөө зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй л гэдэг. Хурд та хэвтрүүлээгүй байсан бол нөгөө нэг саадыг хараа зогсоох боломжтой байсан. Тэгэхээр нөгөө зөвшөөрөгч сурдын дээд хэмжээ хэвтрүүлснээс болоод л ингээд ослуудын их шалтгаан нөхцлүүд гараад. Тэгэхээр аль хоёр талдаа бас нөгөө нэг юм иргэд маань өөрсдөө хариуцлагатай байх нь байна. Эргүүлээ жолооч маань өөрсдөө ингээ хариуцлага хоёр талаасаа хариуцлагатай байх юм бол энэ зүйл бас аль болох гарахгүй л байна. Баяжгараа манайхаа мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран ажиллагч уулуурхан хүнд машин механизмын сэлбэг засвар үйлчилгээгээр мэргэжсэн Parts Network компани. Одоо нөгөө нэг хүмүүс ярьдаг те 80 км хотоос гадна 80 км цагийн хурдтайх нь орчин үеийн машинд одоо багтчихна энэ төр гэдэг. Тэгээд чинь дээр үеийн машинд хурд багтаа машин зориулсан гэдэг. Энэ 80 км гэсэн хурдууд яг юун дээр үндэслэж яг ямар юм дээр үндэслэж ингэж гарч ирсэн стандарт хурд юм бол. За стандарт гэхээсээ илүү зөв би та хоёрт тайлбарлаж хэлэхэд өнгөрсөн онд зам төрийн ослын улмаас 600 гаруй хүн амьсаа алдсан байдаг. Харамсалтай тохиолдол. За энийг гуруулаа бодоод үзье те. Тэгэнгүүт онгоцны сүрлийг авч үзэх юм бол 200 гаруй хүн амьсаа алдсан байдаг. Онгоцны сүрлийг улмаас дэлхийд аваар цочирддаг шүү дээ те. Тэг нэг онгоц сүрлэг. Тэнгүүт магадгүй манай Монгол улсад чимээгүйгээр 2-3 онгоц сүрээд байна гэсэн. Бид тэр ингээд чимээгүй л багт. Тэр 80 км цагийг 100 км цаг болгох юм бол энэ тоо өшөөл нэмэгдэнэ. Тоо хийж нь худлаа хэлдэг те. Тэгэхээр ерөөс ийм амьдрал дээр харсан ийм л зүйл байгаа. Тэг манай Монголын зам орчны нөхцөл байдал ямар хэлээ. Яг нь техник хэрэгслийн хурд гэдэг юм уу техник хэрэгслийн үзүүлэлтүүд сайжирж байна те орчин цагтаа нийс. Гэхдээ яг одоогийн бидний Монголд байгаа нөхцөл байдал маань ийм байгаад байна. Тэр 600 гаруй хүний 15 орчим хүүхэд байгаад байна. Хүүхэд байна гэдэг маань өөрөө хүүхэд ямар ч буруутай үйл ажиллагаа байгаагүй. Тэнд хэний буруутай үйл ажиллагаа байсан? Эцэг асраа хамгаалагч юм уу? Жолоочийн буруутай үйл ажиллагаа байсан. Томчуудын буруутай үйл ажиллагаа байсан гэсэн үг байна. Тэгэхээр энэ тоог бид нар нэмэх үү? Энэ тоог бид нар хасмаар байна. Тийм л зүйл байна. Та одоо сайн хүүхэд байсан ярьлаа. Одоо хүүхдийн хол зам дээр явахад ингээд заавал хүүхдийн нэг зориултын суудлын суулгах хэрэгтэй. Тэнгуү зарим хүүхд чинь ингээд суудаггүй шүү дээ. Зодож их манай хүүхд ингээд суудаггүй.
Тэр үед одоо яг яах хэвээр бэ? Ерөнхийдөө ингээд тэврээд явах хэвээр. Нэг бол ямар ч л байсан тэр суудал дээр нь суулгаад явах хэвээр юу? Энэ талаар 0-10 насны хүүхдийг зориултын суудал дээр тээвэр эрсэлт. Энэ нь өөрөө хүүхд одоо нөгөө бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлж яадаг. За ялангуяа нөгөө нэг урд ингээд бага насны хүүхдийг ингээ ээж нь тээврээ суучдаг штэ тий. Одоо тийм тохиолдол байдаг тий. Энэ үед огцом торомцос үед хүүхэд урд хатуу биет мөргөх, хавчигдах ийм өөр бусад төрлийн ийм эрсдлүүд үүсчихдээ. Ерөөсөө эндээс сэргийлэхийн тулд нөгөө нэг юм зориултын суудлыг хэрэглээч гэдэг. Одоо бас нэг эцэгчүүдийн нэг алдаа байгаа тань л та. За танд бол суудлын бус суудал байгаа нэ. Гэхдээ хүүхэд суухгүй байгаа болохоор хэрэглэхгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийг бодох хэрэгтэй. Та хүүхдээ эрхлүүлээд байна уу, эрсдэлд оруулаад байна уу гэдэг. Тэ? Магадгүй ганцаараа хойно за та урд сууж болохгүй гэдэг мэдээд байна. Хойно бас суудалтай суулгах хэрэгтэй. Гэхдээ хүүхэд суухгүй байгаа учраас за миний хүү хойно томоотой сууж байгааг хойно суулгачлаа. Огцом торомслоо та тэгсэн урд салуунаа мөрөгчлөө. Толгоо наагарчлаа. Та юу гэх вэ? Ер нь ихэнх тохиолдолд уртлын машин хараадаг штэ. Манайхан тий. Гэхдээ өөрийгөө нэг бодоод үзэх. Хэрэв суудалтай байсан бол яах вэ? Бас нэг юм байгаад байдаг тий. 10 хэдэн сая төгрөгийн одоо нөө суран тий цахилгаан хөдөлгөөртөө тэрс авч өгдөг. Тэгээ хүүхэд нь бэртэж гэмтээд байдаг. Бас бодох хэрэгтэй. Эрхлүүлээд байна уу? Эрсдэлд оруулаад. Тэгэхээр таны хүүхдийн амнаас саяны тэр суудал дээр ихэд нэг 300-500 мянган төгрөгийн хооронд байгаа тий. Тэрнээс үнэтэй юугүй. ер нь бол хүмүүс суухгүй байх л гэж суудлын хажууд байдаг хүүхдэд тэрвэл явдаг. Тэгэхээр хүүхдэд заавал ч холын ялангуяа холын замд ч гэлээ хот ч гэлээ ямар ч байсан яг хүүхдийн зориултын суудал дээр суулгаж явж чивсцгээе гэж одоо уриалъя. Тэгээс нөгөө арын суудлын бүсээ хил гаргах тий. Ихэнх машинууд ингээд нөгөө суудлын бүрээс нь дотроо хийцэн байгаад байдаг шүү дээ. Тэрийг хил гаргах хэрэгтэй юм байна. Бас яг хүүхдээр ярьсан дээр нэмээд ярихад заавал орон нутгийн зам гэлтгүй бас нэм хот дотор нөгөө хотхон дунд бас хүүхдүүд их бэртэж гэмтээд байдаг шин. Нөгөө зуны хүүхдээ амралтсан тий. Хүүхдэл юм чи мэдээж нөгөө гадаа тоглохыг хүснэ гэдэг тий. Нөгөө нэг байр хороолж бай, гэр хороолж бай, одоо гудамдаа тоглоно нөгөө хотхон дундаа тоглоно. Энэ тохиолдлуудад хүүхдүүд бас бэртэж гэмтэх нь ихсээд идэг. Энэ маань яагаад вэ гэхээр эцэгчүүд хараа хяналт багасаад байна л гэсэн. Нөгөө нэг юм одоо 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байгаа. Замын хөдөлгөөн дүрм дээр тэгэнгүүт 7 настай 8 настай их ч юм ахт нь үгээ гаргаж болчихдог 3 4 настай хүүхд. За харж байгаа. Тэгээ нөх хүүхд бол хүүхдтэй гэдэг яагаад замын хөдөлгөөнд дүрм заасан бэ гэхээр тэр 10 хүртэлх насны хүүхэд эрсдэлтэй учраас л эрсдэлд оруулахгүй тул таны хүүхдийг эрсдэлд оруулахгүй тул тэнийг замын хөдөлгөөнд ганцаараа битээ оролцуулаач. 14-өөс доош насны хүүхдийг ундаг дугуйтай замын хөдөлгөөнд битээ оролцуулаач. Тэ? Одоо нөгөө 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байгаа 18 наснд хүрээгүй бол нөгөө нэг мопед, скутер битгий унуулаач гээд байгаа. Шалтгаан нөхцөл нь ердөө нэг эндээ байгаа. Энэ дээр би нэг ийм бодолтой байдیں۔ Манай охин нөгөө нэг цэцэрлэгт байхдаа ногоон гэрэл цагаан шугам гэдэг ингээд дүүргээрээ нэг хөөрхөн яддаг шүү дээ тий. Хоорондоо ингээд замын хөдөлгөөний дөрмийн мэдлэгээр ингээд өрсөлдөд тэр нь ингээд явснаас хойш манай охин амар гарцаараа заавал гарна. Тэгээд нөгөө явган зорччин гэрлэн дөхөө байх юм бол заавал ногооны нүлээ айгүй эрийн эрг нөлөөтэй юм лээ. Тэгэхээр тэрийг ерөөхдөө юм өшөө өргөн цар өрөөтэй болгоод тий өшөө олон хүүхдүүдийг хамруулад ингэхэрэн боломж байд юм болов. Тэгэх юм бол хүүхдүүд багасаа айгүй замын хөдөлгөөний дөрмийн мэдлэгтэй болох. Энд чинь одоо нөгөө замын хөдөлгөөнд оролцогч шүү дээ тий ялгаагүй. Тэгэхээр энэ бас тэр тал дээр нэлээд мэдлэгтэй болох юм болов гэж би боддог шүү дээ. Тий ерөнхийдөө нөгөө нэг төрүүлсэн ингээд бид нар хүссэн үсээгүй л замын хөдөлгөөнд оролцогч болоод байна тий. Явган зорчигч, жолооч одоо ингээд бүх төрлөөр. Тэгэхээр нөгөө мэдлэг байх хэрэгтэй юм байна. Мэдлэгийг одоо бага наснаас нь өгөх хэрэгтэй байна гэдэг зорилгоор нөгөө тэр саяны замын хөдөлгөөний ногоон гэрэл цагаан шугам замын хөдөлгөөний аюул байдал гэдэг ийм тэмцээн уралдаануудыг замын тэрэн цаг дээр албас жил болгон зохион байгуулдаг. Энийг дүүрэг нийслэлийн гэмтрэгээс аймагуд төр мөн адил болдог. Гэмтрээс урьдчилан зэрэглэх салбар зөвлөлтөд хамтраад ингээд зохион байгуулдаг. За энэ бас эцэг эхчүүдийн одоо таны хэлдэг шиг бас нилээдгүй дуртай
тийм тэмцээн оролдоонуудын нэг. Хоёрдугаарт яг өнөө хүүхдүүд маань тэр тэмцээн болж байгаа хугацаанд яг нөө мэдж ойлгож идэг тий үйлдэлээрээ хараад за яг ингээд ногоон гэрэл цагаан шугам байх хэрэгтэй байна гэдэг зүйлүүд. Тэгээ нөгөө нэг анзаарсан уу ингээд нэг машинтай явж байгаа хүүхдүүд чинь тэгж байгаа сте тий хөөе 60 км цагаас дээшээ гарахгүй шүү, хурдан явахгүй шүү, та сая улаан гэрлээр гараа явчлаа штэ гэд. Тэгэхээр ийм дадал хөвшил сууж яана гэдэг маань бидний ирээдүйн бас соёлтой дөрмөө мэддэг жолоочор бэлтгэж байна л гэсэн үг. Харин тийм. Дистанс хэллээ. 7 сарын 1-ээс 18-аас доош насны хүмүүс нэг скутер мопед унаж болохгүйгээд тэр удаа скутер мопед 7 сарын 1-ээс унахын тулд 18-наас хүрсэн дээрс нь үнэлэхтэй бас байх хэрэгтэй. Жишээлбэл одоо бол 50 куб сантиметрээс доош багтаамжтай мопед энэ төр бол үнэмлэх энэ төр шаардлагагүй байдаг. Тэгэхээр одоо бүгд үнэмлэх шаардлагатай. Тэрэн дээр бол яг 18 наснд хүрсэн жолоод хэрхэн үнэлэхтэй хүмүүс бол шууд унж болно. Жолоод хэрхэн үнэлэхгүй хүн байж болно шүү дээ, тийм. Жолооч байж болно. Энэ тохиолдолд тусгай сургалтанд суугаад тэгээд унж болно. Явгууны гарцаар гарахдаа унж гарсан тохиолдолд зөрчлийн тухай хууль дээр шинжилсэн найруулга ороод иргэнийг 51-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгодог болсон. Төрж гарах хэрэгтэй. Дөрвөндөө төрж гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө нэг түрээсийн гадуур байгаа цахилгаан мопедүүдээс энэ хамрагдах уу? Тэг яг энэ түрээсийн юунуудад хамаарч байгаа. Хувь хүний байгаа мопед скутерыг болохоор улсын бүртгүүлжүүлэх хэрэгтэй. Тэгээд унж хэрэглэнэ. 18 наснд хүрээгүй хүүхэдтэй эцэг асран хамгаалагч нь өөрийнхөө хур системээр дамжуулаад унуулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 201-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 501-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгоно. Аж ахуйн нэгжүүдийг муу адилхан мопед скутер зүйлийг зориултын зогсоол талбайд байршуулаагүй тохиолдолд 51-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр аж ахуйн нэгжүүдийг торгоно. За мопед түүний төрөлд хамаарах скутер тэдгэрт адилтдаг үзүүлэлтөхийн тээврийн хэрэгслийг MS 4598/2025 гэдэг стандартанд аваад энэ стандартад эдгээр төрлийн тээврийн хэрэгслүүд нь болохоор Type C хөдөлгөөр буюу те хамгийн дээд хурд нь 50 км/цагаас дээш хурд гарах боломжгүй. Цахилгаан хөдөлгөөр нь 0.25-аас 4 кW-ийн хооронд хүчин чадалтай байх юм бол энэ ангилалд багтаачиж. Тэгэхээр ийм ангилалд багтсан тохиолдолд саяны тэр зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцсон байна. Тэгээд 18 наснд хүрсэн байхын шаардлагатай ингээд явчихна. Жишээ нь гадуур түрээсийн ч өөрийн ч ингээд мопед дугуйгаа унаахтаа одоо ер нь явгууны замд өөр явжлахгүй гэдэг тийм. Тэг явгууны. Тэгэхээр одоо замын нэгдүгээр нэгээр тэрэн дээр нэг ийм алдаа гаргаад байгаа иргэд маань ингэж журамдаа болохоор ундаг дугуйн зам явгууны замаар бол явахгүй те. Ундаг дугуйн зам игнэ байхгүй тохиолдолд бас нэг үед бол харьцангуй ундаг дугуйн зам игнэтэй болчиход байгаа тийм. Тэгэхээр ундаг дугуйн зам игнэ байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гартал буюу хөвөө хэсгээр явна гэж заачсан байна. Тэнгүүт нөгөө тэр чигтэл нэг бол зорчих хэсгээр явах гэдэг шүү дээ. Ундаг дугуйн зам игнэ байсаар байтал. Тэгэхээр ундаг дугуйн зам игнэ байгаа тохиолдолд бол та ундаг дугуйн зам игнэгээр явах нэ. Ундаг дугуйн зам игнэ байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гартлын хөвөө хэсгээр явна. Тэрнээс биш яруу нэгэн тохиолдолд сүлжих байдаг юм уу? Замын голоор нэг яваад байдаг те. Өрөлдсөн цагаан шугам дагаж яваад байдаг. Эдгэр зүйлсүүд бол хориглдог байна. Энэ ингэж явсан тохиолдолд байрлал явах журам зөрчсөн гэдгээр арга хэмжээ тооцсон байна. Эсвэл энд бас явахдаа заавал хамгаалтын малгай каск хэрэглэх хэрэгтэй. Хэрэглээгүй тохиолдолд муу адилхан зөрчлийн тухайлаар 11-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгоно. Бас нэг юм алдаа гаргаад байдаг нөө. Ганцаараа сууж явах хэрэгтэй байтал давхралтай атсан явж идэг тийм. Зарим тохиолдолд бүр жоох гуруулаа моруулаа суудсан тийм. Амар ингээд явж идэг. Энэ бол буруу. За энэ тохиолдолд муу адилхан зөрчлийн тухай хуулиар хүн тээвэрлэгч журам зөрчсөн гэдэг 51-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгоно. Явгууны замаар явсан тохиолдолд 21-т тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөг явгууны замаар явсан. Ингээд эдгээр бүх зүйл заалтууд нь цаанаа ингээд арга хэмжээ тооцох зөрчлийн тухай хуулийн дээр санкц юмнуудтай байна. Тэгээ одоо ингээд зорчих хэсгийн хамаа баруун талаар явна гэж байгаа. Тэнгууд одоо дугуйтай мопедтэй хүмүүс яг машинагаа урсгалыг дагаал явах хэрэгтэй гэсэн. Жишээгээд одоо хотын баруун талаар явж бол баруун тийш явж байгаа машины урсгалын хамгийн баруун игнийг явна гэсэн үг тийм. Зүүн талаар явж бол гэхдээ тэгж байгаа ингээд зарим хүмүүс болохоор ингээд би ингээд жишээгээд зүүн тал руу явж илээ гэж зүүн талын хөвөөр явж өөдөөс ингээд хүрээд ирдэг тийм.
ингээд мөргөлжсэн тохиолдолч байдаг. Тэгээ энэ тохиолдолд одоо яаж шийдвэрлэх юм бол одоо мөргөлдөөд миний тэр хүний ч ингээд мопед ингээд тэр нөхөл учирчаад байгаа шүү дээ. Энэ тохиолдолд одоо хэрхэн ерөнхийдөө бол Орос улс руу явж байгаа учраас өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн бор. Одоо энэ чинь нөгөө бүгд тээврийн хэрэгсэл гэж үзэгдээд байна шүү дээ. Тээврийн хэрэгсэл. Тэгэхээр тэр хэрэгсэл гэж үзэгдэж байгаа учраас одоо өөдөөс ирж байгаа хүний бор болж таах нь байна. Урсгалаараа л явах юм шүү дээ тийм ээ. Одоо ингээд сүлжээ зүгээр урсгалаа байлихыг зүгээр сүлжээд явж байгаад мөрөлдсөн тохиолдол болох боломжтой байх нь шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө дөрмийн бүрд хоёрдугаар тас нэг юм одоо мэдээж нөгөө түрээсийн унж явж байгаа бах тий. Тэгэнгүүт нөгөө нэгдүгээр инээд явж байгаа явах хэвээр одоо чиглэлийн тээврийн хэрэгслээ тийм өөр нөгөө зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүд яваад тэгэнгүүт буцаагаад нөгөө бидрийг шахаад ах юм аа явуулахгүй ах юм аа гэдэг нэг зүйл гарч ирээд. Тэгэхээр ундаг дугуйн замыг нэ байхгүй тохиол зорчих хэсгийн баруун гартлыг нэгээр явах хэвээр олцоод байгаа учраас хоёр жолооч харилцсан үүргээ биелүүлээд бие биендээ зам төвж өгөөд ингээл явах хэвээр болчихдог. Би ч гэсэн ингээд дугуй мопед унаад ингээд явдаг. Яг машин унаад явж болно. Гэхдээ ингээд төгжрлийг бас бууруулахын тулд за тэгээд цагаан юм хэмэл ингээд мопед унаад явж байгаа шүү. Тийм учраас бас ингээд харилцан хүндэтгэлтэй хандлаа гэж. Ер нь бол ийм бид нар чинь нэг хотод ажиллаж амьдарч байна тийм. Тэгээ нэг дүрмийг даган мөрдөж байгаа учраас нэг хотод нэг дүрмээр гэхдээ бас нэг соёлтой бие биендээ хүндэтгэлтэй хандчих юм бол бас энэ зүйл төгжрөлгийн төгсгөл бас байхгүй болох буурах тийм. Магадгүй бас энэ нэг харилцан үйл ойлголцол зүйлүүд бас алга болох. Зам тээврийн ослууд бас буурах. Одоо энэ нийслэл хотод гарч байгаа зам тээврийн ослуудын дийлэнх тохиолдлууд нь игнээ байр солих буюу хажуу хоорондын зай бариаг өсвөлттэй. Одоо ингээд мотоцикл мопед ингээд 10 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд ингээд хоригдлоод тийм. Энэ одоо яг ингээд ажиг зарим жил 10 сард 4 сард дулаахан байдаг. Энэ үед одоо яг юун дээр үндэслээд ингээд хоригдож байгаа вэ? Халтраа гулгаа бас үүсч эхлээгөөд тэгж 10 сард 4 сард энэ талаар та нэг тайлбар өгөөч. Хөрсний нөө хөлдөлт гисэлт гэж нэг юм байгаад байдаг. Энтэй холбоотойгоор замын нөхцөл байдал одоо ямар ч ажил болно тийм. Одоо тэгээд тэндээс үүдэлтэйгээр ерөнхийдөө бол энэ дүрм журмыг гаргадаг. Тэгээ энэний өрөөнд бол одоо манайхан дүрмээ мөрдөөд л ерөнхийдөө бол яг цахим биелүүлээ явчихвал энэ бол нэг бас буруу зүйл ерөөсөө биш байдаг. Харилцсан бас яг та жолооч байна. Жолооч байгаа учраас танд барих хэвээр үүрэг хариуцлага байна. Тэр үүрэг хариуцлага биелүүлээл эрх бүхий албан тушаалтны гаргасан шаардлагыг биелүүлээ явчихдаг ингээд нэг тийм. Тэгэхээр энэ ойлголт одоо энэ бүх дүрм стандарт тэгээд энэ бүхний зам болохоор маш том судалгааны ажил хийгдэж энэ дүрм стандарт тогтдог байна ш. Тэгэхээр яг ингээ хүмүүс урьдчилан хийгээд том баг хийгээд шийдвэр гаргацсан шийдвэр юуг нь бас дүрмээс дагаа авчаарай. Тий хүндлээ авчих хэрэгтэй байна. Тийм нэмээд хэлэхэд мэрэгжлийн байгууллагууд ганцхан бас энтэй ингээд зам тээврийн осол гэдэг юм уу одоо хөдөлгөөний аюулгүй байдалтай энэ зүйлтэй ингээд ганцаараа тэмцээд гэдэг юм орчин сэргийлээд хянаад ингээд хамгаалаад явахаас илүү иргэд та бүхэн маань бас ингээд бид нартай хөл нийлүүл алхаад хамтдаа энэ зам тээврийн осол энэ төгжрөл саадлыг бууруулах дээр одоо ажил жишээ нь одоо 102 аппликейшн биш үү тийм ямар ч иргэн гараад зөрчилтэй нүүр тулаад тэрийг баталгаажуулаад цагдаагийн байгууллага руу илгээдэг болсон. Цагдаагийн байгууллага эргүүлээд түн дээр арга хэмжээ тооцоод иргэн тариу өгдөг. Ийм болж байна. Тэгэхээр ганцхан мэрэгжлийн байгууллага гэдгээсээ илүү иргэд та бүхэн маань бас бидний хамгийн том одоо туслагч хамгийн том хамтрагч бид нар хамтдаа ажиллаж байна. Зам тээврийн осол энэ төгжрөл саатал хөдөлгөөний аюулгүй байдлыг одоо урьдчилан сэргийлж одоо ингэж чаднаа л гэж хэлмээр байна тийм. Надад бас нэг ийм бодол байгаад идэв. Энэ замын хөдөлгөөний нөхцөл байдал ч одоо ерөөсөө маш олон оролцогчтой болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ замын хөдөлгөөний дүрмийг 10 жилийн сургуульд ч юм уу ингээд үе шаттайгаар хөтөлбөрт нь оруулаад ингээд явж ирнэ бол тийм боломж үйд юм болоо. Тэгэх юм бол одоо 10 жилийн хүүхдүүд чинь нэгдүгээр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болчих юм байна. Хоёрдугаар замын хөдөлгөөнд оролцохдоо яаж болох юм яаж болохгүй гэдэг ингээд мэддэг болчих боломжтой юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэрнэр энэ бол бас маш зөв сүнцгэлдөө. Европын орнуудад бол ерөнхийдөө энэ төрлийн зүйлүүд нэлээд хөгжсөн байдаг. Биднээс энэ дээр судалгаа ажлуудыг явуулах мэргэжлийн байгууллагуудаас бас дээд шатны байгууллагуудад санал юмнуудыг уламжилдаг. Тэгээд эндээс одоо цагдаагийн байгууллага шийдвэр гаргах төвчний байгууллага биш. Гэхдээ мэргэжлийн байгууллагын үүднээс
эдгээр одоо за яавал бид нар юм байх хэрэгтэй юм бэ? Яавал юм байх хэрэгтэй юм бэ гэдэг талаар судалгаануудыг байнгын санал юмнуудыг явуулж идэг. Яг таны яг харж байгаа үнцэг маш зөв байна л да. Бид нар энэ хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ирээдүйд байх тэр соёлтой дүрм мэддэг тэр жолоочрыг бэлтгэх нь бидний хамгийн том өрчсөн сэргийлэх ажил яг мөнөөс мөн болчиход байгаа. Энийг бас дээд чадны байгууллагууд нас мэдээж харах байлгүй тий. Энэ нь бол бас ингээд урт хугацааны шийдэл юм л. Одоо жишээ сая та хэллээ тэр ингээл дүрм зөвшөөрөл 51 21 жирт торгоно л. Одоо яг энэ торгуул маань яг эдгээр нөгөө нэг зөрчлийг бууруулахад яг ингээд хөв нэмэртэй байж чадж байгаа юу? Мэдээж тодорхой хэмжээний хувь нэмэр байлгүй ах уу тий. Тэгвэл нөгөө түрүүний яг хэлдэг бид нар болсныхан дараа арга хэмжээ тооцоогоос илүү болохоос өмнө өрчсөн сэргийлдэг байж чадах юм бол бид нар хамгийн зөв болох нь. Тэгээ энэ дээр ганцхан мэргэжлийн байгууллага биш. Одоо бид бүгдийг иргэд бид бүгдийг хамтын ажиллагаа хамгийн чухал байгаад байна. Харилцан ойлголцол, харилцан хүндэтгэл тий. Энэ зүйл бол хамгийн шаардлагатай байгаад байна. Одоо сая бид нэр ярьсан бас ингээд бүрэн бус тээврийн эрсдэлгээд хөдөөний замд хотын замд бас бүрэн бус тээврийн эрсдэлтэй хүмүүс бас их хөдөлгөөнд оролцдог тий. Одоо жишээ ингээд байнгын тохиолддог юм бол одоо нөгөө яндангуу тий катализатор нүүрсийн яндан гэдэг ингээд байхгүй болсон. За ингээд үзлэгт орохдоо ингээд хүнийхийг ч юм уу тавиад орчдөг. Тэгээ буцаж гарангуудаа нөгөө нэг өөрийн нөгөө хууль бус нөгөө тэрийгэ тавиа явчихдаг. Энд дээр одоо яг ямар арга хэмжээ авч байна. Одоо тэнгуут тэр машинууд ч ингээд бид нартэй яг адилхан хажуудалд ингээд замын хөдөлгөөнд ороо явж байгаа. Тэр яндангаас нь ямар нэгэн шүүгдэж цэвэрлэгдээгүй утгааг бид нар ямцлаа явж байгаа. Яг энэ дээр одоо яг ямар арга хэмжээ авч ажиллаж байна? Яаж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой юм бэ? За тийм тээврийн эрсдлийг гудамжийн хил шалгалтаар илрүүлсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлж дахин онцлогоонд орох, дахин онцлогоонд ороод хэрвээ тухайн зөрчил илэрсэн тохиолдолд онцлогоог цуцлах ийм арга хэмжээнүүдийг ерөнхийдөө авдаг. Сая нөгөө хэлээд байгаа хүний юм тавиад ингээд орчдөг, ингээд яадаг нь бол ерөнхийдөө бол жолооч өөрийгөө л хурч байгаа. Тэ? Өөрийн аюулгүй байдлыг л хурчиж байгаа. За одоо ингээд жолооч нар маань юу яаж юм тийм ээ? Том машин биш. Одоо энэ дунд аврын жипнүүдээ эднэр дээр нөгөө чиргүүл ингээд маш их чирдэг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чиргүүлтэй холбоотой юм ерөнхийдөө жолооч нартай анхааруулах аюулгүй байдлын ч юм уу юмуд юу байна. Яг тэднэр маань ингээд ямар нэгэн ангиллалдаа бас болж байгаа. Одоо жишээлбэл Б ангиллалтай жолооч одоо өөрийнхөө араас нэлээд том одоо нөгөө кампер чиргүүл мөргүүлж ширчдээ шүү дээ. Тэгэхээр тэр юу нэг зөвшөөрөгдөв юм тэрэн дээр зөвшөөрөгдөх бол зөвшөөрөгдөн чиргүүлийн зөвшөөрөл аавн дээрээс нь өөрөө БГЕ гэдэг ангилалтай байх хэрэгтэй. Чиргүүлж ирж явж байгаа тохиолдолд бүх чинь 3.5 тонноос бага тээврийн эрсдэл унж явж байгаа тохиолдолд БГЕ гэдэг ангилалтай байх хэрэгтэй. Яг чиргүүлж ирж явж байгаа тохиолдолд хамгийн гол нь хатуу холбоо тэр холбоос юмнуудыг маш сайн шалгаж авах хэрэгтэй жолооч. Тэрнээс тэрийг шалгаагүй үсвэлдэлтэй бас зам дээр осол гарах нэлээд өндөр эд хөрөнгөний материалаас өндөр охиролттой тийм зам дээр осол гарах ер нь магадaltaй байдаг. Тэгэхээр чиргүүл өмнө тэр холбоос юмнуудыг маш сайн шалгах хэрэгтэй. Дээрээс нь тухайн зүйл таарсан ангилал юм зөвшөөрөл юм авч заавал авч байгаа. Тэгээ одоо чиргүүлгээд ачааны машины жишээ одоо чиргүүл дээр хүн тэрвэрлж болдог. Тэгээ одоо гэсэн чинь чирээд байгаа кампер нэг хүн дотор нэг унтах зориултаа амах зориултаа байдаг. Тэрийг чирээ явж байхдаа кампер дотор хүн болохгүй. Юу хүн бүтэл амтан бич. За подкастын маань цаг ерөнхийдөө дуусах төгсөж байна. Тэгээ та жолооч нартаа зориулаад бас нэг уриалга зөвлөгөө өгвөл тийм ээ. За нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хандаж хэлэхэд хамгийн гол зүйл маань түрүү хэлсэн амьдралын гэх юм уу тийм жолооч хүний аав хүний ялангуяа аав хүний үднэс хэлж байгаа. Тэгээд 5 дүрмийг агштал баримтлаараа түрүүний хэлсэн хамгийн нэгдүгürt согтуурлахын дээн зүйл хэрэгсэх үедээ тэрвэст битээ жолоодаараа зөвшөөрөгдсөн дээд хурдыг битээ хэтрүүлээрээ бүрэн бус тэрвэст битгий яваараа орон нутгийн замд гүйцэтгэх үйлчлэгийг хориглосон газруудад битээ хийгээрээ зөв хийгээрээ хамгийн төгсгөлд нь болохоор суудлын бүсээ зөвгээд тэмдэг заалтуудыг зөрчгүйгээр замын хөдөлгөөндөө дүрмээрээ оролцоорой. Подкастын маань хамтран ажиллагчийн гарын бэлгийг танд гардуулъя. Урилгын маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгэд Vinparts компанийхаа
гарын бэлгийг танд хэлж байна. Тэгээд За сүүлийнхаа төгсгөл түрүүний гоё өрөөгөө гуруулаа хамтдаа хэлчихээ тийм. За тий. Амраад аюулгүй байлээ.